өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн гол онцлог бол бид нэр сэтгэл бол эрхтэн гэдгийг хүмүүст нийтээр нь ойлгуулах гэж дээрээс нь энэ зүйлээ сэтгэлээ анзаардаг байгаасаа гэдгийг энэ мессежийг өгөх гэж хичээгээд байна. Бид нар өнөөдөр энэ одоо сэтгэл бол эрхтэн гэдэг аянаараа бол хүүхэд өсвөр үе залуучуудын одоо сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг анхааръя, сонсъё. Тэднэртэйгээ ярилцъя. Шаардлагатай бол тэдэнд мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулъя гэсэн зорилготойгоор энэ ивент үйл ажиллагааг одоо явуулж байна. Сэтгэл гэдэг яг ямар байдлаар эдгэрж болох дээрээс нь бид хэдийн сэтгэл дотор яг юу болтгийг сайн ойлгож авлаа. Бид хэдэд аз жаргалын гормон гэж 4 даавар ялгалтыг ойлгож авсан. Сэтгэл бол эрхтэй юм байна. Тэгээд одоо бусдтай нээлттэй бай гэсэн зүйлийг одоо энэ ивентээр маш их суралцаж авсан. Зөөрийгөө итгэх гоо зүг гэх талаас маш олон мэдээлэл хүргэсэн ах эгч нартай баярлалаа. Өшөө олон ийм үйл ажиллагаанууд бүтээж байгуулаасаа гэж хүсэж байна.